Өнөөдөр Макао руу гарч үзэж байна. Явж үзье. Ололоо явсан болохоор 6 өдрийн такси захиалсан их цэвэрхэн дайжгүй такси ирсэн. Макао руу бол хурдны галт хэрэгээр явна. Гуанжугийн өмнөд вокзал дээрээс явна. Өдрийн хоолны цаг болж ирсэн болохоор ойрхон Мак руу ороод хоол идсэн. Төлбөрөө бол Алипиэр төлчихөд амархан гэсэн. За 4 сарын 4 ханш нийлтийн баяр хүн ихтэй битүү тасалбар ерөнхийдөө дууссан байсан ч гэсэн дундадуу пэйжийнхаа маань тасалбарыг маань амжилттай авч өгсөн бөөн баяр явж байна. Ойролцоогоор цаг яваад тэгээд Макаогийн хажуутлын Жуха гэдэг хотод ирнэ. Энд одоо мөнгө солидог газрууд зөндөө байгаа. Ойр зүрийн мөнгөө солиулаад яг баруун тишээ энийг ингээд дагаад алах нь. Ер нь хүмүүсээ дагаад алхахад энэ хаалгаар орчиндоо. Гадаад иргэд гэсэн тэмдэглэгээ сайн дагаад явхад ер нь болно. Тэгээд хаттын гайлаар гараад Макаогийн хил рүү яваад орчин. Ингээ Макао дээр гараад ирлээ. Тэр ард харагдаж байна бонд нь. Хил дээрээс зогсоогч шүү. Наашил цаашаа монголчууд гээд тэгээд визтэй болохоор гайгүй байна. Автобус сууцаа. За хил дээрээс автобусанд суугаад хотынхаа төв рүү орсон. Автобус $6 гэдэг юм байлээ. Макаод очисон зөөлчдийн заавал үзэх ёстой газар бол Да Самба гэдэг энэ түүхэн барилгын үлдэгдэл байх шиг үлээ. Энд бол зөөлчд бүгд очдог. Макао өмнө Португалийн колони байсан гэсэн. Португалийн одоо соёл, хэл, их зүйл нь бол энд нэлээд шингэсэн харагдсан. Зөөлчний гудамжинд нэг займаг байхаар наваад идэх гэсэн чинь юм томыг харуулж байгаа юм жижигийг өгсөн. За бусдаар бол гайгүй дээ. За галтрын тасалбар захиалах өөр зүйл асуухаар бол дундадуу пэйж рүү олгохдоо.